За сайн байцгаана уу. За миний ярилцагч бүсгүй маань Болгон сүрэнгийн гансууд Fred Hatch Cancer төвийн Clinic Laboratory захирал Associate Professor University of Washington. За та бүр ингээд өөрийгөө бүр сайхан дэлгэрэнгүй танилцаад та хаана яаж сурж байгаа яг одоо өнөөдөр энэ ажлыг энэ төвшөнд хүрж ирж хийв. Одоо таны энэ амьдралын туулж ирсэн зам бас одоо сургуульд сурахаар буюу одоо сурж байгаа залуучуудад одоо тийм туршлага олоосоо гэж би хүсэж байгаа учраас та өөрийнхөө тухай сайхан дэлгэрэнгүй яриач. За баярлалаа. Би 1985 онд Ангаахын нэг сургууль төгсөөд тэгээ хавдар судлалын төвд ажиллаж агаад эрдэм шинжилгээний төв лабораторид ажиллаад Ангаахын хүрээлэнгийн тэгжээд 1996 онд Япон явж PhD сургалтанд явсан. 2001 онд төгсөөд Америкт ирээд тэгээд тэрнээс хойш Америкт ажиллаж байна. Эхлээд яг хуу судлаач гэдгээр ирсэн. Тэгж байж агаад клиникийн лабораторийн чиглэлээр ерөнхийдөө ажлаа үргэлжлүүлээд энгийн board examination гэдгийг өгөөд клиникийн лаборатори удирдах эрхээ аваад тэгээд одоо Fred Hutchinson Cancer Center-ийн Clinical Immunogenetics Lab гэдэг одоо эртэн шилжүүлэн суулгах лабораторийн захирал. Таасаа инглээ би ингэж анх судлаачаар ирлээ. Таны судалгааны хамгийн ихний ажил юу вэ? Судалгааны ихний ажил ерөнхийдөө клиник иммунологитой хамааралтай TS-ийн үйл ажиллагаа, regulatory TS гэж зохицуулагч TS-ийн үйл ажиллагааны талаар тэгээд тэр regulatory TS-ийг in vitro хуруу шилэнд үржүүлж олшруулж болох уу? Түүнийг олшруулсныхаа дараа эмчилгээнд хэрэглэж болох уу гэдэг чиглэлээр судалгаа хийсэн. Одоо бидний ойлгосоор одоо тэр сургууль нэгднээ бидний ингэдэг штэ эмнэлэгчээр биопси явна гэлдэг тийм. Одоо яг тэр гэсэн үг үү? Арай өөр үү? Ерөнхийдөө зарчмын үед бол ижлэхэн арай ондоо бид нар яг хуу цус аваад тэндээс тодорхой хэсгийг нь ялгаж аваад тодорхой бодисууд хийж агаад тэгээд хуруу шилэн дотор тодорхой хугацаагаар үржүүлээд өсгснийхаа дараа үйл ажиллагааг нь янз бүрийн шинжилгээгээр шинжилж судлаад энэ одоо дархлааг ингээд хамгаалах шинжтэй байна уу? Одоо донор эрхтнийг одоо шилжүүлэн суулгахны дараа тухайн эрхтнийг ховхдохгүйгээр хинжээнд одоо үйлчлэг үзүүлж чадчихэв нү гэх мэт тийм судалгаа хийдэг гэсэн. Тэр одоо өөр донорын одоо эрхтнийг аваад хүний биеийг суулгахдаа тэр ховхорж унах гэдэг нь ер нь яг адилхан хэмжээний одоо дархлааны системтэй байж байгаад ингэж илүү одоо доктортой байдаг уу? Ер нь бол донор өвчтөн хоёрын эдийн тохироо хэрвээ таарах юм бол тэр эд сайн тогтно. Хэрвээ ямар нэгэн эсрэг төрөгч нь тохирохгүй тийм бахан бол хохрох юм уу аль эсвэл одоо өвчтөндөө graft versus host disease үүснэ гэд тийм донорын эс илүү хүчтэй байх юм бол өвчтнийхэн эсийг ингээд олон юу яагаад гимтээгээд тэгээд янз бүрийн арьс салцыг гимтээх, босод эд эрхтнийг гимтээх хүндрэлүүд гардаг. Хэмжээ яодроор гэдэг шүү дээ. Хэрвээ өвчтнийхэн TS-ийн үйл ажиллагаа дэндүү сайн их хүчтэй байх юм бол өөрөөр хэлэх юм бол өөртөө байхгүй антиген эсрэг биеийг нөгөө донорын эд эрхтэнд харах юм бол тэрүүнийг эсрэг үйл ажиллагаа явуулаад тухайн одоо суулгаж байгаа эрхтнийг хохолждаг. Тийм учраас эрхтэн шилжүүлэн суулгасны дараа хамгийн гол нь дархлааны тэнцвэрийг хадгална гэдэг хамгийн том асуудал байдаг. Тэгэхээр нөгөө таарахгүй гэж яриа гараад идэх чинь ер нь бол судалгаа эхлээд хийгдэж байгаа. Таарах юм байна гэж суулгах юм тийм. Бас эмээр зохицуулт хийдэг үү? Эмээр зохицуулт хийн. Сүүлийн үед эхлээд бол
эргэтэн шилжүүлэн суулгасны дараа ихэнхдээ бол яг л таарсан донорыг олж хийдэг байлаа шүү дээ. Одоо сүүлийн үед их олон янзын эмчилгээ нэшин аргууд гарч ийн. Тэгэхээр зэрэг донор таарахгүй байсан ч зарим ингээд таарахгүй антиген байсан ч гэсэн шилжүүлэн суулгаа дараад нь имээр зохицуулж байгаа. За одоо энийг үзэж байгаа залуучуудад ингээд зөвлөгөө тий одоо зөвлөгөө за тэгээ би одоо яг миний хийж байгаа би ингээд судалгаа маань ингээд сонирхолтой болоод яваад ерөнхийдөө ингээд донор эрхтнийг ховхлуулахгүйгээр тэгсэн мөртлөөс бас өвчтөнд янз бүрийн өвчин үүсэхгүйгээр тэнцвэрийг ингээд зохицуулах нь маш чухал гэдгийг ингээд ойлгосон тий. Тэгээд тэр эмчилгээнүүд маань эхнээсээ бас практикт ингээд орж эхэлсэн л тий. Адаптив иммун терапи энэ төр гэд хийгдсэн. Тэгж жагаад ерөнхийдөө клиник рүү яг өвчтнийхээ үр шимийг хийж байгаа шинжилгээнийхээ ажлынхаа үр шимийг маш хурдан үзэх сонирхол бас их байсан. Судалгаа гэдэг бол зөндөө олон жил хийж жагаад тэгээд дараад нь тэр клиникт одоо нэвтрэх үгүй юу? Тэгээд тэрнийхээ дараа үр дүнгээ үздэг ажилшууд бас судалгаа бол тэр болгон бас нэвтрүүлэх гэх тэр болгон бас клиникт нэвтэрч чадах. Тэгэхээр зэрэг би яг ингээд бодоод үзээ би зөндөө олон жил одоо ингээд судалгаа хийж явлаа, гадуур явлаа. Яг өвчтөн дээр ингээд үр дүнгээ ингээд маш хурдан ингээд хардаг тийм бас өөрөө эмч хүн болохоор тиймэрхүү үр дүнг харсан ажлынхаа үр дүнг бас хурдан харах сонирхолтой байгаа шүү дээ. Тэгээд клиникийн лабораторид ерөнхийдөө ажлыг шийдээд тэгээд эндхийн нөгөө клиникийн лабораторид ажиллах боломжийг хайгаад судлаад үзлээ. За ингээд судлаад үзсэн чинь ерөнхийдөө клиникийн лабораторийн захирал хийх ажлыг PhD дэгрээтэй юм уу альсгүй MD дэгрээтэй 2 дэгрээтэй байсан ч болно. MD байх хэрэгтэй тийм. Заавал MD байх хэрэггүй. Зөвхөн PhD хийсэн ч болно. Тийм хүмүүс тодорхой шаардлага хангасны дараа board examination өгөөд тэгээд board certified клиникийн лабораторийн захирал болж болдгийм байна гэдгийг мэдэж аваад тэгээд постдокоор гол шаардлага нь болохоор постдок хийсэн 4 жил хийх ёстой. Тэр нь 2 жилд нь клиникийн лабораторид тодорхой хэмжээний удирдах албан тушаалд ажилласан төвтэй байх хэрэгтэй. Тэгээд тэр үнийг ингээд дагаад явсан л та. Олон жил судалгаа хийсэн болохоор ерөнхийдөө нөгөө ажлаа мэдж байгаа учраас клиникийн лабораторид board certify болоогүй байхдаа орсон. Тэгээд Duke их сургуульд бас 1 6 жил хагас ассистент директор хийсэн. Тэгээ орлог захирал хийсэн. Тэгж байгаа хугацаанд боордынхаа шалгалтыг өгөөд тэгээд одоо өөрийнхөө лабораторид хийдэг. Одоо хийсэн судалгааны ажил маань ингээд өвчтөн дээр бодит болоод ингээд тэр өвчтөн го эрүүл сарвал болоод явахыг харах нь тэг харахыг яардаг тийм. Маш чухал, маш сайхан сэтгэл төрүүлдэг байхгүй юу? Бид нар ч одоо ингээд юу гэж яддаг 2 төрлийн трансплантац гэдэг. Solid organ transplant гэдэг нь элэг, бөөр, зүрх, уушиг гэж явчихна тий. Тэгээд цус одоо чүмэгний трансплант, bone marrow гэдэг трансплант тий үүдэлсийн. Тэгээд нөгөө solid organ transplant элэг, бөөр ялангуяа тийм трансплант хийж явах тохиолдолд бол нөгөө нас орсон хүнээс их донор авдаг. Тэгээд тэр хүмүүс маань янз бүрийн нөгөө аксидентэд орсон тий аваар осолд орсон хүмүүсийн эд эрэхт ингээд гараад ирэнгүүт шүн ч гэсэн дуудана. Бид нар чинь шүн ингээд бас дуудлагаар ажилладаг. Тэр хооронд нэг 4-6 цагийн хооронд шинжилгээг нь хийгээд одоо тэр донор тэр өвчтөнд тохирч ийн гэдгийг нь гарган тохирохгүй байна гэдгийг нь гаргаж өгнө. Тэгэд ингээд зарим хүн донор олдохгүй маш удаа би Duke-д байж хахад нэг өвчтөнд маань уушигны трансплант хийх ёстой өвчтөнд ерөөсөө донор олдохгүй. Бид нар маш олон шүн ингэж ирж дуудлагаар ирж ажиллаж байсан 25 дахь донор нь тохирсон. Тэгэхэд бид нар бүр бөөнөрөө баярлаад лабораториор тэмдэглээд маргааш нь одоо лабораторид пицца парти энэ төр хийгээд бид нэр бүгдээрээ их баярлж байсан. Яг гэвэл тэр
шинжилгээ хийж байгаа технологист одоо ажиллаж байгаа бүхэл хүмүүс маань энэ хүн хурдан ингээд эргэтэн болоод хурдан ингээд эдгээсээ эмчилгээнд орчоосоо гэж үнэн сэтгэлээсээ хүсэж идэг. Тэгээд яг ингээд маш хэцүү хүнд хүмүүст эргэтэн олдохоор бид нэр маш их баярлалдаг. Тэгээд тэр хүмүүс маань ингээд эрүүл саруулалаа дараад нь бас уулзалт юм хүм зохион байгуулагдаж хийхэд гэсэн. Одоо уушиг осон гэж талж аваад тийм гэсэн би сонсоогүй юм. Тэ зөвхөн элэг ургадаг гэдэг утгаараа байна да. Элгийг хэл тийм байна. Элэг бөөр хос эрэхтнүүдийг ерөнхийдөө уушгич гэсэн хос гэхдээ уушгинд бол ер нь л бол ихтэй тийм байна. Тэгээд өвчтөн дархин хүчгээл одоо ерөөс аппаратнаас салгалаа маш богино цагийн хугацаанд маш удаан юм. Маш богино хугацаанд тэр нөгөө эд эрхтнийг чинь ингээд ажилуулаад хэмэл аппаратаар ингээд ажилуулаад төхөлгүй байж байгаа. Тэр хооронд бид нэр амжиж шинжилгээгээ хийгээд тэгээд л за болноо үгүй гэдэг тийм шинжилгээний хариу. За одоо манай өнөөдрийн ингээд энэ эрдэм шинжилгээний ажил хийгээд байгаа бас зорилго маш олон Америкт байгаа эрдэмтдтэй хооронд нь холбох тийм. Тэгээд дээрээс нь сурж байгаа, суралцахаар бэлтэж байгаа хүүхдүүдэд бас ингээд сэтлэг өгөх гэл те маш олон талын ач холбогдолтой та бол жишээлбэл өнөөдөр маш олон хүнтэй танилцж байгаа бах те. Тэгээ гоё нэгдээд өшөө олон зүйлийг одоо улс руугаа чиглэсэн энэ юм хийх те. Ядаж ингээд одоо энэ хурлын үр дүн чинь би бол ийм байгаас гэж хүсэж байгаа байхгүй. Одоо ингээд доктор профессорууд маань нэгдчихлээ. Наацхийн жижиг зүйлийг одоо асуух гэхээр бид нэр ингээ асуух хүн байдгүй байхгүй юу. Сая Ария эмчтэй ярьж хахад ингээ NIH-ийн сайт руу ороод мэдээлэл аваад ингээрээ тийм өвчний тухай. Тэгээ яг үндэ бол анагаахын хэллэг очоод орчуулад унших гэхээр айгүй хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр одоо та нар гоё нэгдснийх ингээ гоё тийм зөвлөмжүүд энэ төр гоё монгол хэлээрээ гаргаал те. Гоё юм бошуур энэ төр гэл ингээ цаашаа тэгж явуулах гоё. Та тийм ажлыг гоё түүчилээд хийгэрээ гэж бас хүсмээр байна. За баярлалаа. Ямар ч байсан бас сайхан санаад байна тий. Одоо ингээд залуучууд тантай холбогдъё гэх юм бол одоо яаж холбогдох вэ? Имэйлээр л холбогдно да. Тэгээ яг одоо тэг манай нэвтрүүлгийг хараа би ингээд доор нь таны имэйлийг биччихье. Та тэгэхээр надаа яг имэйлээр ерөнхийдөө надтай нэлээд олон хүмүүс холбогддог залуучууд Монголоос ч холбогддог, Америкаас ч холбогддог. Энд ирсэн бас нэлээд олон хүмүүс цаа ингээд жигтэйсээ сонсоол тий гэж байгаа тий. Тэгэхээр өшөө мэдхгүй зөндөө маш их боломж байдаг. Анхнаас л ингээд хэрвээ PhD хийгээд би бас заримдаа боддгийг PhD хийхээр л ерөөсөө судалгаа л хийн гэсэн тийм зорилготой байдаг. Одоо сүүлийн үед ингээд грант олдож хэцүү болоод грант бичих хэцүү болоод тий. Тэгэл яг ингээд нөгөө хамгийн анхаарлын төвд байгаа чиглэл биш бол тэр болгон фанд олдохгүй хичнээн чухал сайн сэдв байсан ч гэсэн олдоход хэцүү. Тиймэрхүү тохиолдол зөндөө байдаг учраас PhD хийж байгаа залуучууд маань ер нь Монголд MD төгсөөд ирсэн залуучууд ч гэсэн ерөнхийдөө бас клиникийн лабораторийг сонирхоос ер нь одоо бол клиникийн лабораторийн нөгөө шин технологи зүйлүүд нэмэгдэж байгаа учраас нөгөө шаардлага их болж байгаа технологистийн хүрэлцээ бага байгаа. Тэгэхээр medical laboratory science гэдэг 2 жилээр сурдаг сургууль байдаг. Тийм сургуулийг төгсөөд тэгээд тийм board examination нөгөө board ингээд авчих юм бол клиникийн лабораторид технологистээр эхлээд ажилласан ч болно. MD, PhD зэрэгтэй өшөө тэгээд яг клиникийн лабораторид орох тийм боломж нь нэгдэх юм бол ороод 1 жил болоод нэг board exam өгч болно. Манай чиглэлээр 5 жил болоод CHS гэдэг clinical histocompatibility specialist гэдэг нэлээд том шалгалт өгч болно. Тэрнийг өгөхгүй PhD дэгрээтэй хүн клиникийн лабораторид ажиллаж байгаа хугацаанд нөгөө туршлагаа аваад юмаа сураад туршлагаа мэдэж авчих юм бол шууд директорын тренинг гэдэг директор болох тэр fellowship өгөх зам руугаа орчиж болно. Тэгэх юм бол нэг 10 жилийн дотор ингээд бодоход хэрэг хурдан хөдлөе гэх юм бол нэг 5 жилийн дотор certified болоод ингээд замаа нээж болно штэ л гэж хэлмээр байна. Залуучуудад маш их боломж байна. За баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За маш баярлалаа. За